Энэ явдал намайг 9-р ангид байхад болсон юм. Нэг орой би сайн найзынхаа гэрт очиод харж явлаа. Тэр миний дотны найз болохоор би байн очдог байсан юм. Тэр орой ойролцоогоор 9 цаг болж байв. Ер нь бол би 5-аас 6 цагийн үед харьдагч шалгалтын 7 хоног байсан тул хамтдаа давцаар оройтож харьсан юм. Тэр 15 давхурт амьдардаг. Би зорчигчдын лифт удаан ирдэг болохоор ачааны лифтээр доош буулаа. Тэр лифт маш хуучин, ганхаж донсолж, огт арчилгаагүй мэт санагддаг байв. Сэнсэн ажиллахгүй, ханнууд нь зэвтэй. Граффити дүүрэн. Гэрэл нь анивчиж асна. Яг хуучны барилгын лифт шиг төрхтэй. Тэр үед надтай хамт 3-аас 4 хүн доош бууж байлаа. Лифт хэмээн явж байснаа гэнэт 9 давхурт зогсов. Хаалга нэгтгэхэд би өөр нэг танил охиныг харлаа. Түүний нэрийг Вилли гэдэг. Тэр хэдэн хүүхдүүдтэй инээж хөхрөлтөнд тоглож байв. Тэр над руу хараад инээмсэглэв. Би хэсэг харж зогссон ч бид тийм дотн биш болохоор юу ч хэлэхээ мэдэхгүй чимээгүй өнгөрөв. Удалгүй лифт хаагдаж бид доош буусан. Гэтэл нэг зүйл анзаарагдсан нь надтай хамт байсан хүмүүс тэнд байсан хүүхдүүдийн инээд дуу чимээг огт анзаарахгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ би үүнийг тоолгүй орхиж гэртээ харж амарлаа. Маргааш нь би Виллиг дахин харлаа. Сонирхоод түнэс өчигдөр орой яагаад тийм орой гадуур явж байсан юм бэ гэж асуув. Тэр над руу гайхсан харцаар хараад юу яриад байгаа юм бэ? Би өчигдөр гэртээ л байсан шүү дээ. Би бүр гайхаж орхилоо. Тэр дахин надаас "Тэгвэл би өчигдөр юу өмсөн байсан юм бэ" гэж асуув. "Цагаан бодволк өмсөн байсан бидтэй" гэж хэллээ. "Үгүй" гэж хэлэхэд нь миний зүрх гинэт хүнд оргив. Хэрвээ тэр биш байсан бол би хэнийг харсан юм бол? Хэд хоногийн дараа би дахин найзынхаа байранд очиод оройтож харив. Коридорт түүнийг баяртай гэж хэлээд гарахдаа лифт санаанд орлоо. Тэр аимшигтай зүйлийг бодоод би шатаар буухаар шийдэв. Шат харанхуй нам гүн байлаа. Би доош алхаж байх үедээ үе шатны зайгаар доош харан алхана. Гэтэл гинэт эсрэг талын тагтан дээр нэг хар сүудэр шиг дүрс зогсож байхыг олж харлаа. Эхэндээ зүгээр л нэг хүн доош харж байгаа юм болов уу гэж бодоод анзааралгүй өнгөрөв. Гэтэл дахин харахад тэр сүудэр нүд ирэмхийн зур алга болчихсон байлаа. Би цочирдож яаж юм хурдан алга болов гэж бодсоор алхмаа түргсгэлээ. Тэгээд би 8 давхар гэсэн пайзыг олж харлаа. Өөрөөр хэлбэл би тэр сүудрийг 9 давхарт харсан гэсэн үг. Яг тэр сүнстэй давхар. Би шууд найз руугаа уцтаж болсон бүхнийг ярьж өглөө. Тэр бүр гайхаад 9 давхарт үнэхээр сүнстэй гэж хүмүүс ярьдаг. Тэнд нэг залуу нас барсан. 3 өдрийн дараа л үнэр орсон байхад нь өрөөнөөс нь олсон гэхэн тэр цагаас хойш би тэр давхрыг хизээч тайван харж чаддаггүй болсон юм. Би 1985 оны шинэ жилийн үдэш 19 настай байлаа. Найзуудтайгаа хамт нэг зочид буудлын дээвэр дээрх он гаргах үдшилтэд очсон юм. Шөнө дунд болохоос хагас цагийн өмнө би камера машиндаа мартснаа санаад доош бууж авахаар явлаа. Амжин гэж бодсон болохоор санаа зовсонгүй. Камера аваад ганцаараа лифтэнд суулаа. Дээш явж байтал гинэт лифт чичирч эхлээд зогсчихов. Би давчуу орчинд маш их айдаг хүн болохоор энэ байдал надад үнэхээр хэцүү санагдсан. Хэдэн минутын дараа гадаа чимээ бүр нам гүн болов. Тэгтэл гинэт лифтний гэрэл унтарч хүүхдүүдийн инээж байгаа мэт дуу сонсогдож эхэллээ. Энэ газар хүүхдүүд байх боломжгүй шүү дээ. Зүрх минь хурдан хүчтэй цохилж эхэлснээ ухаан алдан унав. Сэрэхэд би огт хөдөлж ярьж чадахгүй байлаа. Дахиад л нойрны саажилт юм болов уу гэж бодогдов. Тэр үед гэрэл гинэт танивчиж эхэлсэн. Тэгтэл лифтний буланд миний зүүн талд бүхийн суугаа хар дүрс харагдав.
Тэр над руу инээмсэглэж байлаа. Би хашгирах гэж оролцсон ч дуу гарахгүй, хөдөлж чадахгүй байв. Тэр үед чанга яригчаар нэгээр захилгааны гэмтэл гарсан, удахгүй гарганаа гэж хэлэх сонсогдов. Лифтэнд камер байсан болохоор хамгаалтын ажилтнад би зүгээр л согтуу хүн шиг харагдсан бололтой. Би хөдлөх, орилох гэж оролдох бүрт тэр хар дүрс над руу заагаад инээж байлаа. Гэрэл тасралтгүй анивчиж байсан. Гэтэл гаднаа шинэ оны секунд тоолох чимээ сонсогдов. 10. Хар дүрс над руу ширтэж 13-гаа гоцоолголоо. 9. 9 хуруу улам ойртлоо. 8. Тэр над руу ойрцоор. 7. Улам л ойртов. 6. Бүрл ойрцоор. 5. Бүр ойрцсон байлаа. 4. Амнаасаа шүлс гойжулан бүр ойрцсон байлаа. 3. Бараг над дээр наалдлаа. 2. Бүр ойрхон. Тэгээд гэрэл бүр мөсөн унтарч бүх юм харанхуй болов. Гадна чимээ дахин нам гүм болов. Баруун чихэнд минь амьсгалж байгаа мэт мэдрэгдлээ. Дараа нь хаанаас ч юм нэг гэсэн дуу сонсогдов. Би амьсгалж чадахгүй байлаа. Гэрэл дахин анивчиж эхлэхэд хар дүрс миний цээжин дээр сууж байснаа гинэт алга болов. Би тэр дороо хөдөлж ярьж чаддаг болсон байв. Ихэвчлэн нойрны саажилтын дараа надад муу зүйлс тохиолддог байсан юм. Нэг цагийн дараа лифтнээс гарч ирэхэд би нэгэн аимшигтай мэдээ сонслоо. Дээвэр дээрх бааранд шинэ он солигдох үеэр үүмэн болж нэг этгээд шинэ жил дуусмагц хүмүүс рүү том хутгатай дайрч 4 хүн амиа алдсан юм. Тэр өдрөөс хойш би дахин хизээч нойрны саажилттай уулзраагүй. Намайг 6 настай байхад болсон нэг явдлыг одоо болтол мартаж чаддаггүй юм. Тэр өдөр ээж маань Жоржиа мужид эгчийн маань тайлан тоглолт руу явах ажилтай. Харин аав маань нисгэгч тул нислэгтэй байсан юм. Тиймээс ээж намайг 12 настай ахтай маань цуг ойрхон амьдардаг асрагчийн дүлдээсэн юм. Асрагчийг маань энд Ана гэж нэрлэдэг. Ана 19 настай. Бидний хувьд яг л төгс асрагч байлаа. Биднийг тоглоом тоглох, орой болт зурагт үзхийг зөвшөөрдөг. Гагцхүү найз залуутайгаа уцаараа ярих үед нь бид саад болох ёсгүй. Тэр орой ах бид хоёр доод давхарт зурагт үзээд сууж байтал байшингийн гадна ханын хавтанг маажих мэт дуу гарч эхэлсэн. Бид зэрлэг амтан байх л гэж бодоод тоогоогүй. Гэвч 30 орчим минутын дараа Ана гинэт гүйж орж ирээд хаалгаа төгжиж хөшгөө татлаа. Бид юу болж байгааг ойлголгүй айж эхэлсэн юм. Харин Ана зүгээр гаднаас нэг сонин хүн харж тандаад байна. Айх хэрэггүй гэж хэлв. Тэгээд биднийг дээд давхарт эцэг эхийнхээ унтлахны өрөөнд оруулж Nintendo тоглоом амттан өгөөд та хоёр эндээ байж бай. Өөр зүйлд гар хүрэхгүй шүү гэд гарав. Гэтэл тэр гараад ердөө ганц ч минут болоогүй байхад доод давхраас чанга нүргэн шил хагарах аимшигтай чимээ сонсогдлоо. Тэр итгээд хүн гадаа явган замаас тоосох шидэж зочны өрөөний цонхыг хаглаад дотогш орж ирсэн байжээ. Удалгүй Ана гүйж орж ирээд биднийг тэрвэрч аваад шүүгээ рүү чирэн оруулж одоо гуруулаа нуугдаж тоглоё. Маш чимээгүй байх хэрэгтэй шүү гэж шивнээд шүүгээний хаалхыг гаднаас нь түгжээд явлаа. Бид шүүгээ дотор амьсгаагаа дарж сууж байтал доороос насан турсан эрийн хоолой сонсогдов. Гараад ир. Би зүгээр л тогломоор байна. Дараа нь угаалгын өрөөнд ус гойжох чимээ сонсогдож удалгүй чимээгүй боллоо. Тэгээд Анагийн хоолой чанга дугарч цагдаа нар ирж байгаа. Одоо манай байшингаас зайл гэж орилов.
Удалгүй хүнд гутлын чимээ шатаар доош гүйж гаднаас цагдаагийн машины дуут дохоо ойртож эхлэв. Гэнэт Аана чанга хашгирч доор хэн нэгэн унах шиг дуугарлаа. Аана хуучин модон бейсболын цөхөөр олж аваад зүгтэж байгаа эрийг булан эргэх мөчд бүх хүчээрээ зогсон байжээ. Тэр газар унаж балмагцсан байсан ч дахин босоод Аанаг хөөн гадагш гарсан. Гэхдээ яг тэр мөчөд цагдаа нар ирж түүний газар тунган баривчлсан юм. Удалгүй ээж маань яаран ирж ах бит хоёрыг мөн Аана гэрт маань аваачсан. Хэдэн жилийн дараа ээж надад яг юу болсныг хэлсэн л дээ. Тэр хүн шоронгоос орхсон. Өмнө нь хүчингийн хэрэг үлдэж байсан этгээд байжээ. Тэр үед халаасандаа том хутга, бүсэндээ гар буу нуусан байсан гэж тайланд нь бичсэн юм. Хэрвээ Аана тийм зоригтой ухаалаг хандаагүй бол тэр шөнө яаж дуусах байсан бол гэж бодохоор одоо ч аимшигтай санагддаг. Би ихэвчлэн зүүн совиндоо итгэдэг. Хэн нэгэн муу санаатай эсвэл аюултай гэдгийг шууд мэдэрдэг. Найзууд минь намайг 6 дахь мэдрэх гэлцдэг. Би мухар сүсэгт итгэдэггүй ч миний зүн бараг үргэлж зүв байдаг. Нэг өдөр амьдралдаа мэдэрч байгаагүй хамгийн муу зүүн совинд өрсөн. Би их сургуулийн 1-р курс сурч байхдаа дажгүй орон сууцны хороололд амьдардаг байлаа. Баасан гариг байсан ч банк хаахаас өмнө чекээ бэлэн мөнгө болгох хэрэгтэй болоод яаран гарсан юм. Гэрийнхээ хаалгыг түгжээд машин руугаа алхах яг тэр мөчөд зэвхий муухай хуучин пикап машин миний дэргэд ирж зогсов. Дотор нь 2 эрэгтэй сууж байлаа. Нэг нь том биетэй, шивээстэй, шоронгоос дөнгөж гарсан мэт харагдана. Нөгөө нь туранхай, нүдний шилтэй. Тэднийг харангуутаа л зүүн совин минь хашгирч эхэлсэн. Зүрх эвгүүцэж бие маань арзаагаад явчихв. Жолооч нь "Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Наашир, ярилцъя. Чи миний харж байсан хамгийн хөөрхөн охин байна" гэж хэлв. Би машин руугаа явахыг хүсээгүй. Тэдэнд би ямар машин ундгаа мэддэхийг ч хүссэнгүй. Буцаад гэрлүүгээ орохыг ч хүссэнгүй. Нэг давхарт амьдардаг байсан болохоор амархан нэвтэрч болох байлаа. Тиймээс би хотхны урд офис руу алхахаар шийдсэн. Би халаасны хутгаа ханцуу дотроо нуугаад барьчихсан байв. Тэд намайг даган удаа дараа дуудаж янз бүрийн үг хэлсээр байлаа. Намайг шөнийн 2 цагт болох үдшилтэд үрхийг хүртэл оролдож байв. Тэр үед дөнгөж өдрийн 3:30 болж байсан гэд боддоо. Би тэднээс намайг зүгээр л орхихыг дахин гуйсан боловч тэдэд зогссонгүй. Эцэст нь "Хэрвээ бидэнтэй хамт явбал үнгүй гутал өгье" гэж хэлв. Инээдтэй. Хүүхдийг чихэр өгөөд хуурч байгаа биш дээ. Тэгтэл нүдний шилтэй нь арын суудал руу тонгоож нэг юм ухаж эхэллээ. Би буу эсвэл янз бүрийн зэвсэг гаргах вэ гэж болгоомжлоод зүгтэх байрлалд зогслоо. Тэр хар хөх өнгийн чемодан гаргаж ирээд онгойлгов. Дотор нь дүүрэн хос гутал байлаа. Жижигхэн хүүхдийн гүнжийн зурагтай гутлаас эхлээд эмэгтэй хүний өндөр өсгийд хүртэл янз бүрийн хэмжээтэй. Тэр үед миний зүүн совин галзуурах мэт болов. Өвдөгмийн сулраад тэр доороо би бүлжж орхив. Би амьдралдаа ингэж жигшиж дотор муухаарч байсангүй. Тэндээс би цэвэр муу ёрын энергийг мэдрэв. Би үгүй гэж орилоход тэд маш их урлаж машинаас бууж ирэхээр оролдов. Би гүйсэн. Хажуу зам дээр хөршийнхөө 2 жоохон хүүхдийг тоглож байгааг хараад тэднийг тэврээд офис хүртэл гүйлээ. Би тэднийг тэнд үлдээж зүрхлээгүй юм. Би офист ороод тэд цагтаа дуудаж дуудлага өгөв. Би хүүхдүүдийн ээж рүү уцтаж хүүхдүүд нь надтай байгааг гэрээсээ битгий гар хаалгаа сайн төгжих хэрэгтэйг уцаар хэлв.
Дараагийн хэдэн өдөр би гэрээсээ гарахаас айж байлаа. Найз маань над дээр ирж 7 хоног хамт хонлоо. 4 дахь өдөр хоол авахаар гарах гэж байтал найз маань ямар муухай машин бэ гэж хэлхэн сонсогдов. Эргээд харвал нөгөө хоёрын машин яг манай байрны урд зогсож байлаа. Би шууд буцаад гэртээ оров. Тэд намайг хэсэг хугацаанд ажиглаж мушгиж байсан нь тодорхой болсон. Харамсалтай нь тэд хизээч баригдаагүй юм. Сургууль дээр би цуврал алуурчид хохирогчдоосоо дурсгал болгон авдаг тухай уншиж байсан юм. Тэгээд би тэр чемодан доторх гутлуудыг бодож хэрвээ тэр бүх гутлнууд эцэд нь тэдний олз байсан бол яах вэ гэж өөрөөсөө асуусаар ирсэн. Тэр газраас би удалгүй нүүж дахин тэр хаваар огт яваагүй. Энэ явдал 2015 онд болсон юм. Би гэрээсээ хэдэн цагийн зайтай орших нэгэн ойруу ганцаар аялал хийсэн юм. Тэнд орхигдсон харуулын цамхаг байдаг бөгөөд тийшээ явганаар өксөж очих ёстой байлаа. Түүнийг судлах гэж би маш их догдолж байсан юм. Нэг зүйлийг хэлэхэд уг цамхаг дотор орох болон тэнд хонох хууль бус гэж тооцогддог байв. Учир нь удаан хугацаанд засвар үйлчилгээ хийгдээгүй модон байгууламж эвдрэх аюултай гэж үздэг байсан. Гэхдээ би интернетээр судалж үзэхэд ихэнх хүмүүс боломжийн дажгүй гэж бичсэн байсан. Харин хамгийн сүүлийн бичлэг нь 3 жилийн өмнөх байсан тул яг ямар байдалтайг нь би мэдэхгүй байлаа. Би замын хажуугийн жижиг хонхорт машинаа тавиад 2 өдрийн хэрэгсэлтэй үргэвчээ үүрэн ойруу орлоо. Энэ төрлийн аяллууд тодорхой жим бараг байдаггүй. Тиймээс би GPS ашиглан зөв чиглэлээ шалгаж ер нь л бол огт танихгүй ой дундуур зүсэн явж байлаа. Зам ойролцоогоор 4-5 цаг үргэлжилсэн. Урагшлах тусам улам шигүү газар улам бартаатай болж байлаа. Би харуулын цамхгийг эвдрэлгүй хонож болохоор байгаасаа гэж маш их найдаж байсан. Хэрвээ болохгүй бол ойр хавьд нь майхнаа барина гэж бодож байлаа. Эцэст нь би тэнд хурж очив. Моддын дээрээс цамхгийн орой цухууж харагдсан. Дөхөж очоод харахад нэлээд боломжийн байдалтай байв. Өнгө будг нь ганцсан ч суур баг нь бат бөх санагдсан. Би модон суурнуудын түлхэж шалгахад үнэхээр хөдөлгөөнгүй байлаа. Тэгээд шат руу авирч эхэлсэн. Төмөр шат бат бөх боловч алхам бүрт чахарч байв. Би модон суурнуудыг түлхэж шалгахад үнэхээр хөдөлгөөнгүй байлаа. Тэгээд шат руу авирч эхэлсэн. Төмөр шат бат бөх боловч алхам бүрт чахарч байв. Дээр гармагцаа би хэсэг зур дуугүй зогсож үзмжийг нь хараад алмаарсан. Ой бүхэлдээ доор минь тэлж хаанч зам байшин хот суурин харагдахгүй зөвхөн ойл байлаа. Дараа нь дутагш орлоо. Цамхаг жижигхэн ойролцоогоор 15 м² орчим. Нэг буланд нь муудаж өгөрсөн ор, нөгөө буланд нь хуучин модон ширээ, хан дагуу илжирч муудсан цонхнууд байв. Өөр харах зүйл бараг байсангүй. Би үүргэвчээ тавьж дэвсгэрээ дэлгээд жижиг хийн зуухан дээрээ хоолоо халаав. Нар жаргах үед ганцаар тавцан дээр гарч байгалийн сайхныг харан суув. Амьдралдаа харж байсан хамгийн гоё үзмжүүдийн нэг байсан. Гэвч удалгүй бүрэн харанхуй болов. Тэнгэр үүлтэй тул сар од аль нь ч харагдсангүй. Гэсэн ч хэсэг зур гадаа суув. Шүн дунд болоод ойролцоогоор 1 цагийн дараа доороос гэрэл харагдлаа. Моддын дундуур хөдөлж буй улбар шардуу анивдсан гэрэл байв. Гард чийдэн шиг биш. Харин галын бамбар мэт харагдаж байсан. Ийм зилүүд газар өөр хүн байх магадлал маш бага байсан тул энэ их хачин санагдсан. Гэрэл хэсэг хугацаанд хөдөлж байснаа нэг юмны цаагуур орж алга болов. Дараагийн 30 минутын турш
дахин гарч ирсэнгүй. Би салхи ширүүсэн хүйтэн болж эхэлсэн тул дотогш орохоор бослоо. Гэтэл доош харвал нэг хүн яг цамхгийн доор зогсож над руу ширтэж байлаа. Сайн байна уу гэж би мэдлэв. Тэр хүн юу ч хэлсэнгүй. Хөдөлсөнгүй. 10-аас 15 секунд бид хоёр зүгээр л бие биенээ ширтэж зогсов. Дараа нь тэр хүн гараа өргөж мэдлж байгаа юм шиг, уучлал гуйж байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд ямар ч гэрэлгүйгээр ойруу алхасаар орж алах болов. Аимшигтай, эвгүй санагдсан ч тухайн мөчөдөд би түүнийг зүгээр л өөр нэг аялагч гэж өөртөө итгүүлсэн л дээ. Магадгүй дотор хүн байгаа эсхийг шалгаж байсан байх гэж бодсон. Дараа нь дотогш орж унтахаар хэвтэв. Салхи цонх зохиж, модон хүрээ чахрах дуунаас болоод нойр хүрэхэд хэцүү байсан ч эцэст нь нэг юм унтлаа. Хэр удаан унтснаа би мэдэхгүй. Гэнэт сэрэхэд салхи намтсан, гадаа харанхуй хിവэр байв. Яагаад сэрснээ ойлгохгүй байтал гэнэт танил дуу сонсогдов. Төмөр шат чахрах дуу. Нэг хүн дээш авирч байлаа. Дуу нь улам ойртож, улам хурдсаж эхлэв. Миний зүрх савлан унтлахны хүнжлөө ивхэн өөргөвчөө үрээд гадаа тавцан руу гарлаа. Тэгтэл яг тэр мөчөд шатны дуу гэнэт зогсов. Би болгоомжтой ойртож доош харлаа. Хэн ч байсангүй. Тэгтэл гэнэт миний ард модон шалан дээр гүйх дуу сонсогдов. Би цонхны цаанаас түүний хар дүрсийг хономхон зуур олж харлаа. Би шууд л шат руу бууж эхэллээ. Аимшигтай байсан юм. Би минь чичирч дээрээс нь тэр хүн намайг хөөж байгаа мэт санагдаж байв. Би доош бууж байтал түүний толгой дээрээс цухууж харагдсан. Би газар түрмэгцээ орой гүйж орсон. Яагаад би өргөвчөө авч гарснаа мэдэхгүй. Гэхдээ энэ нь миний амийг аварсан шийдвэр байсан юм. Гар чийдэн GPS-ээ ашиглан би ойгоос гарч машиндаа хурч чадсан. Намайг хинч дагаагүй гэж найдаж байна. Би машинаа асаагаад эргэж харалгүй явсан. Хэдэн жилийн өмнө би найзаасаа нэг байр түрээсэлж амьдарч байлаа. Тэр байр нь саяхан бүрэн засвар хийгдсэн. Зарахыг оролдсон ч худалдан авахч олдохгүй байсан учраас тэр хугацаанд надад түрээсэлсэн юм. Нүүж орсны дараахнаас л хажуу айлын эмэгтэй надад сонин санагдаж эхэлв. Найз маань тэр эмэгтэйг ойролцоогоор 45 орчим настай гэж хэлсэн боловч наснаасаа хөгшин харагдаж байв. Шүнжин Христийн радио сонсож хэн нэгэнтэй чангаар ярьж сууна. Заримдаа бүр орилж байгаа мэт сонсогдоно. Би унтаж чадахгүйд хүрч эцэст нь түүний хаалгыг тогшиж дуу чимээгээ багасгахыг хүссэн юм. Хаалга онгох үед би доторхыг нь ганц хором харсан. Хан даяар олон өнгийн загалмай зурж Есүс Тэнгэр илч гэх мэт үг сараатсан байв. Цонхнуудыг нь хар будгаар бүрэн будсан тул дотогш орохт гэрэл ордоггүй. Шалан чихтэй, хуучин шаралсан хэвстэй, хаасаагүй жоом гүйлтгэхийн дээр нохоон ялгац шиг үнэр агаарт хангална. Гэтэл нохоо огт харагдсангүй. Би дуугаа багасгахыг гуйхад тэр над руу юу ч хэлэлгүй ширтээд хаалгаа хаачихсан. Дараа нь радиогоо уламж хангалсан. Маргааш орой найз охин маань надтай хамт хонохоор ирсэн байлаа. Шөнө дунд би гэнэт сэрэхэд орны хажууд хүний сүудэр зогсож биднийг ширтэж байх шиг санагдав. Нойрмогдоо хий үзэгдэл харж байна гэж бодсон. Гэтэл тэр сүудэр ярьж эхлэх нь тэр. Энэ бол хөрш эмэгтэй байлаа. Тэр гартаа нэг юм барьчихсан. Орны минь хажуу зогсож байв. Хизээ яаж орж ирснийг мэдэхгүй. Биднийг унтаж байхад хэр удаан харж зогсныг бид мэдэхгүй. Шүн хаалгаа төгжиж бай гэж тэр намуухан хэлээд гарч явсан.
Маргааш өглөө унтлахны өрөөний цонхны доороос сонин дуу гарч эхлэв. Харахад тэр эмэгтэй өөртөөгөө үл ойлгох хэлээр ярьж байлаа. Гартаа гялгаруут барьсан бөгөөд дотор нь өмхийрсэн үгсэн нохой байв. Гадаа халуун байгаа учраас өмхийн үнэрт нь хамар цоргиж байлаа. Тэр мөчөөс эхлээд би үнэхээр айж эхэлсэн. Би өөр нэг айлын хаалгыг тогшиж энэ талаар асуув. Тэр залууч бас айж байсан юм. Тэр эмэгтэй нэг орой түүнийг хүүхдүүдтэйгээ телевиз үзэж байхад нь орж ирсэн гэнэ. Тэр залуу гал тогоо руугаа орчхоод ирэхэд эмэгтэй буудангийн ард цахилгаан өрөн барин зогсоод түүнийг ширтэж байсан аж. Тэр үед би бараг ухаан алдах шахсан. Би цагдаа дуудсан. Тэд түүнийг сайн мэддэг байв. Тэр эмэгтэй эмчилгээ хийлэгдэгүйч аюултай шизофрен өвчтэй гин. Гэхдээ байр нь өөрийнх нь өмч учраас зөвшөөрлгүйгээр орж баривчлах хэрэггүй. Багцгүй гадагш гарвалал барьж авч чадна гэжээ. Би 2 хоног унтахгүй хүлээсэн. Түүнийг тамхиа дуусахаар гарна гэдгийг мэдэж байв. Шөнийн 2 цагт тэр 7-Eleven орохоор гарч явхад би шууд цагдаа руу залгасан. 2 минутын дотор 3 машин, нэг тусгай фургон ирж түүнийг барьж авч яваад хаа нэг тишээ нь хүргэж өгсөн. 1 минутын дараа тэр эмэгтэй хизээж байгаагүй мэт алгах болсон. Би дахиж түүнийг хизээж хараагүй. Гэхдээ одоо ч хүртэл шөнө нойрондоо түүнийг орны хажуу зогсоод намайг ширтэж байгаагаар зүүдэлсээр. Би сувлагч мэрэгжилтэй. Нэгэн шөнө ажиллаад хараад харж явлаа. Зам бараг хүнгүй, жихэн хүүтэн шөнө байсан юм. Ажил минь гэрээс минь ердөө хэдхэн километрийн зайтай. Гэрийнхээ ойролцоох нэгэн орон сууцны гудамжаар явж байтал замын голд нүрээрээ доошоо гарч унсан нэгэн эрт хэвтэж байхыг харлаа. Сувлагч хүний хувьд миний хамгийн ихний бодол бол за би энэ хүнд туслах хэрэгтэй юм байна. Удаан ээлжний дараа ядарсан байсан ч уналт гэдэг байнга л тохиолдог зүйл шүү дээ. Гэхдээ машинаас харуулах мөчөд гинэт би ухаарсан. Би чинь ердөө 45 кг орчим жинтэй эмэгтэй. Зэвсэгч байхгүй. Энэ үнэхээр тэнэг шийдвэр байж магадгүй гэж бодогдсон шууд л 911 руу залглаа. Түүнийг өнгөрөөд гудамжны төгсгөлд улаан гэрэл дээр зогсохдоо диспетчерт зам дээрх нэг хүн хэвтэж байгаа талаар тайлбарлаж байлаа. Гэтэл гинэт жолооч талын цонх руу хэн нэгэн хүчтэй цохиж эхэллээ. Би орилж хажуу дэш харвал нэг эрэгтэй цонх цохиж хаалганы бариулыг татаж байв. Тэгээд арын толонд харахад зам дээр хэвтэж байсан хүн алга болсон байлаа. Би утсаа барьсан чигээрээ туслаарай гэж диспетчерт хашгирч улаан гэрлийг тоолгүй машинаа хутасхан хөдөллөө. Би юу болсныг тайлбарлахад гэртээ ойрхон байсан ч диспетчер надад одоохондоо битгий зогс цааш яваад байгаарай гэж зааварлав. Хэдэн минутын дараа арай тайвширч буцаад тойрч ирэхийг зөвшөөрөв. Би гэрээсээ жаахан зайтай зогсоолт машинаасаа буулгүй эргэн тойрноо ажиглав. Тэнд хүн байсангүй. Диспетчер эргүүлийн цагдаа явуулж байгааг хэлээд утсаа салгасан. Би эд зүйлсээ цуглуулж гарахаасаа өмнө сүүлчийн удаа орчноо ажиглахад нөгөө ир 2 өөр иртэй хамт алхаж байгааг харлаа. Би машиндаа доош тонгойж тэднийг холдох хүртэл хүлээгээд дараа нь сэмхэн үсрэн гарч гэрлүүгээ гүйсэн. Тэр хүн муу юм төлөвлөж байсан эсхийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ганцаараа биш байсан нь намайг илүү айлгсан. Тиймээс нэг зүйл хэлмээр байна. Ямагт машинаа түгжиж яв. Энэ явдал намайг 18 настай ахлах сургуулийн 12 дугаар ангид байхад болсон юм. Энгийн нэгэн шөнө байлаа. Аав маань шөнийн ээлжинд ажилладаг байсан тул бид бүгдээрээ ээж аавын өрөөнд унтахаар шийдсэн юм. Надтай хамт 15 настай эрэгтэй дүү маань, 11 настай охин дүү маань,
Бас ээж минь байв. Ээж аавын өрөө жижигхэн нил ягаан хантай бөгөөд дотроо угаалгын өрөөтэй. Угаалгын өрөөний хаалга орны яг өөдөөс харсан байралтай байсан. Би эрэхтэй дүүтэйгээ цуг шалан дээр унтсан бол ээж болон дүү охин маань орон дээр унтсан юм. Унтахын өмнө бид жаахан ярилцаж суусны дараа орой 9 цагт унтцгаав. Шөнийн 2 цагийн үед би гинэт нэг л эвгүй мэдрэмж төрөөд сэрч гэлээ. Нүдээ нээхэд харц маань шууд л угаалгын өрөөний ялимгүй онгорхой хаалган дээр тогтов. Тэгтэл хаалганы дэргэд миний дүүтэй яг адилхан хар дүрс зогсож байлаа. Тэр хоёр гараа зөрүүлээд миний зүг ширтэж буй мэт зогсож байсан. Гэхдээ нүд нь анаатай байв. Тэр мөчид би бүр хөсчгсөн, хөдөлж чадсангүй. Хэрвээ нүдээ нээвэл цусан улаан нүдтэй байх вэ гэж айж байлаа. Би аажуухан толгоогоо эргүүлж дүүгээ орны хажууд байгаа эсхийг харахаар шийдэв. Харин дүү маань яг миний хажууд унтаж байгааг хараад зүрх минь ёстой зогсох мэт болсон. Тэгвэл энэ хин юм бэ? Яагаад энд байгаа юм бэ? Яаж дүүтэй маань яг адилхан харагдаад байгаа юм бол? Гэх бодол замбраагүй эргэлдэж эхэллээ. Би харсан зүйлээ анзаараагүй мэт унтах гэж хичээлээ. Хэдэн минутын дараа нүдээ дахин нээтэл тэр дүрс хэдий миний эгц дээр зогсож өмнөх шигээ нүдээ анаастайгаар над руу ширтэж байлаа. Айснаас болоод нүд маань томорч зүрх минь зогсох шахсан. Тэр нүдээ нээх гэж байгаа юм шиг санагдахад би бүрийг хайж нүдээ анаад өөрийгөө хүчээр унтуулах гэж оролдсон. Аз болоход унтаж чадсан юм. Өглөөс ирэхэд бүх зүйл хэвийн мэд санагдсан. Би зочны өрөөнд очоод ээжигээ хараад болсон явдлыг тэсэлгүй ярьж өглөө. Харин ээжийн маань хариулт намайг бүрч их зочирдуулсан. Тэр надад яг адилхан зүйлийг харсан. Яг тэр хар дүрсийг харсан гэдгээ хэлсэн. Бид хоёулаа дүүтэй минь яг адилхан харагддаг хар дүрсийг харсан байсан юм. Яг л түүний ихэр шиг. Бид тэр байшинд дахиад 2 жил амьдарсан. Бүр нүүснийхээ дараа л аавдаа энэ тухай ярьсан юм. Учир нь аав маань тийм зүйлд итгэдэггүй, сүжиггүй төрлийн хүн л дээ. Гэтэл аав маань биднийг гайхшруулж та нар ганцаараа харсан бишээ. Би ч гэсэн тэр байшинд хачин зүйлс харж байсан гэж хэлсэн юм. Энэ явдал ердөө 1 сарын өмнө болсон юм. Би хэд хэдэн мууж дамжин шинэ байранд нүүхээр явж байлаа. Замын маршрутаа нарийн төлөвлөөгүй. Аль нэг мотелд буухаач урдчлан шийдээгүй. Зүгээр л нойр хурж эхлэх үед хамгийн ойрын мотелийг сонгосон юм. Би өмнө нь хизээж мотелд бууж үзээгүй. Машинаа зогсооход яг л кинон дээр гардаг шиг санагдсан. Ой модон дунд замын хажууд нилээн хуучирч муудсан. Нэг шөнийн л газар мэт. Зогсоол дээр ганц ч машин байгаагүй. Бүр ресепшнд сууж байсан ажилтнаа нь яаж энд ирсэн юм бол гэж хүртэл бодогдсон. Би өрөө аваад өрөөндөө ороход бас л хуучин, бохирдөө. Усанд орё гэж бодсон ч ваан нь маш бохир байсан тул болж шууд унтахаар хэвтлээ. Гэтэл унтрахаас өмнө гадаа нэгэн хачин дуу сонсогдов. Хаалганы бариулуудыг дарах чимээ гарлаа. Яг л хэд хэдэн өрөө дамжин нэг нэгээр нь шалгаж байгаа юм шиг. Өрөө рүү минь улам ойрцсоор. Эцэст нь миний хаалгыг шалгалаа. Тэгээд түр азнаа цааш явсан. Би гайхаж шивтэж байгаад нүдээ анив. Удалгүй дахиад л энэ удаа хаалгыг маань хүчтэй балбаж эхлэв. Бараг цохиж байгаа мэт. Хаалганд гадагш харах дуранч алга байв. Би босоод хаалгыг жаахан нэгээд харахад дунд иргэм насны урт дүү үстэй сахалтай ууртай төрхтэй нэгэн ир зогсож байлаа. Яагаад байгаа юм бэ гэж би ууртай асуув. Тэр над руу хүүтнээр харж чи энэ өрөөг үнэхээр мөнгө төлж авсан уу гэж асуулаа. Би гайхаад
Тийм ээ гэж хариулсан ч тэр итгээгүй мэд над руу харсаар байв. Дараа нь энэ миний өрөө гэж чамд хэлсэн дээ гэд надтай хамт ресепшн руу бууж шалгахыг шаардав. Гэтэл энэ нь бүр хачин санагдсан. Зогсоолт нэг ч машин байгаагүй. Бид хоёул нэг өрөө авсан байх магадлал бараг байхгүй. Хэрвээ тийм байсан бол тэдэнд давхар дүлгүүр байх ёстой. Тэр улам ууртагаар намайг гарахыг шаардлаа. Би хаалгаа хаах гэж байтал тэр биеэрээ хаалгыг тулж хаах боломж олгосонгүй. Тэр мөчөд өөр нэгэн ир гарч ирээд гартаа нэгэн багж барьж түүгжээг хөших гэж оролдож эхэллээ. Би бүх хүчээрээ хаалгыг дарж хаах гэж оролцсон ч хоёр хүний хүч надаас илүү байв. Түлхэлцэх үед хаалга хөдөлж нөгөө хүний барьж явсан багж унсан юм. Тэд доош харах агшинд би гялс бүх хүчээрээ хаалгыг тас хаалаа. Тэд хэд хэдэн удаа дахин цогсны дараа холдож явах хөлийн чимээ сонсогдов. Би шууд 911 руу залглаа. Хамгийн аимшигтай нь тэдэнд машин байгаагүй. Цагдаа нар гутлын мөрийг нь дагаж шалгахад мотелийн арын ой руу орсон мөрөл байсан бөгөөд тэндээс цааш юу ч олдоогүй. Тэд яг юу хийхээр төлөвлөж байсан хэн ч мэдэхгүй. Гэхдээ бүх өрөө хоосон байхад зөвхөн намайг онилсон нь тэдний санаа энгийн хулгай байгаагүй байж магадгүй гэдгийг илтгэж байлаа. Хэрвээ тэр орой өөрөөр төгссөн бол би одоо ингээд сууж байх байсан эсгээч мэдэхгүй.